Is this some way that we can Бид зовлонгоос салж чадах уу? Yes. Тийм ээ. Tell me, Gurudev. Яаж That вэ is not- Гүрүдэв? Gurudev, Гүрүдэв, do you suffer? та зовдөг уу? I am Би bliss. бол аз жаргал. I would say Төвлөрөл бол mindfulness is бясалгалын just үр дүн гэж би хэлнэ. a byproduct of meditation. When you meditate, Бясалгаж when you relax, амархад when you wake, та аяндаа л төвлөрөх naturally болно. mindful. Love, Хайр, мэрэгэн ухаан таныг аз жаргал руу, харин мэдэхгүй мунхаг байдал таныг янз бүрийн зовлонд хөдөлдөг. Энэ өдөрт доктор Артур Брукс бидэнтэй хамт байх болно. Доктор Артур Брукс нь Харвардын их сургуулийн профессор, нийгэм судлаач, Нью-Йорк Таймс сонин шилдэг борлуулалттай номын зохиолч, аз жаргал, манлайлал, сайн сайхан байдлын талаарх ажлуудаараа танигдсан нэгэн билээ. Доктор Артур Бруксыг тайзнаа урьж байна. And thank you for giving me an Маш их opportunity баярлалаа. to Энэ цаг үеийн аз introduce one of жаргалын the great талаарх агуу thinkers and сэтгэгчдийн нэг champions of our Гүрүдэвийг time, танилцуулах боломж олгосонд I баярлалаа. teach the Би science of Харвардын их happiness. сургуульд аз жаргалын I teach шинжилгээ it at ухааныг Harvard заадаг. University. People say, Ямар "What a сонин strange зүйл thing to заадаг юм бэ? teach." Яагаад бидэнд аз жаргалын тухай хичээл хэрэгтэй гэж хүмүүс асуудаг. Хариулт нь бид бүгд хүмүүсийг дэлхийг илүү аз жаргалтай байгаасаа гэж хүсдэг. Хачирхалтай нь бидний хамгийн их хүсдэг аз жаргалыг хаанаас ч худалдаж авах боломжгүй. I as a scientist am looking for people that I Эрдэмтэн can хойны talk хувьд to би who зөвхөн have шинжлэх not just ухааны an understanding of ойлголттой science, төдийгүй but have an understanding Тэнгэрлэгийг of the таньж divine ухаарсан itself. хүмүүстэй ярилцахыг And that's эрмэлздэг. our guest Өнөө tonight, оройны the манай great зочин яг Gurudev тийм хүн агуу Sri Гүрүдэв Шри Ravi Рави Шанкар Join таныг me. урьж байна. I want to start off with an area where you Таны get a анхлан real хөгжүүлсэн world салбараас pioneer. яриагаа We saw эхлэхийг хүсэж байна. films Таны before about анхлан people санаачилсан practicing Sky sky бясалгал meditation хийж буй pioneer. хүмүүсийн талаарх Many of our бичлэгүүдийг practitioners өмнө are нь here, бид as a matter үзсэн. of fact. Үнэн дээр түүгээр Let's talk a хичээлдэг little bit олон about хүн энд meditation сууж байгаа. itself. Бясалгалын талаар баг зэрэг ярилцъя. You talk about it in a way that's quite Та different энэ than талаар many барууныхнаас Westerners. Many нэлээд өөр Westerners байдлаар meditate as an ярьдаг. exercise to Барууны quiet олон the хүмүүс mind. бясалгалыг Quite зүгээр л frankly, сэтгэл feel санаагаа better. тайвшруулж But it's a өөрийгөө lot илүү more than дээр that. гэж мэдрэх нэг төрлийн How дасгал should гэж we ойлгодог. here Гэхдээ at бясалгал үнээс Washington, хайггүй D.C., илүү. the center Бид of энд political дэлхийн power of улс the төрийн world. төв болсон Вашингтон ДС-д Sadly, харамсалтай нь how should we understand that if бясалгалыг хэрхэн ойлгож хэрхэн хэрэгжүүлж эхлэх I вэ? would say three things. Энд гурван зүйл чухал. 10 Just 10 минут minutes, say, I want би nothing. юу ч хүсэхгүй. And I do Би nothing. юу ч хийхгүй. Дараагийнх нь арай хэцүү мэт санагдвч үнэндээ амархан буюу би юу ч биш гэж өөртөө хэлэх юм. I am nothing. Transcending all the Ингэж identities барьж of all. зурдаг бүх тодорхойлолтоо давж Giving up all that улайр нь we тэмүүлдэг love, бүхнээ feverish орхих thought. юм. And then Аливаа зүйл let things аясаараа болохыг нь зөвшөөрч let be. хэсэг хугацаанд Just for a little зүгээр л байх юм. Why is it so hard to Сул let go орхих of яагаад Buddha? хэцүү байдсан бэ? I find that Би бол эсэргээрээ гэж It's so хэлнэ. hard Сул to do. орхихгүй байх нь харин ч хэцүү. Everything Бүх is in зүйл your угаасаа л hand. гараас тань уурсаж байна. right. Яагаад? You can't hold on Та the цаг time. хугацааг барьж тогтоож Time is чадахгүй. so Цаг fast, хугацаа so дэндүү fast. хурдан өнгөрч You can't hold байна. on to Эргэн тойрны situation. байдлыг тогтоож Can you барьж hold on to чадахгүй. any Чадах юм уу? Yeah, no control Та over нөхцөл байдлыг situation. хянж чадахгүй. I wanted to ask you a little bit about now. Зөвхөн бясалгалын талаар биш, харин бидний олон хүн дагаж мөрддөг шашны итгэл үнэмшлийн талаар асуумаар байна. Шашны итгэлээр дамжуулан өөрийгөө даван туулах нь олон хүнд чухал зарчим болдог. Та Хинду, би католик шашинтай. Бид өөрсдийн итгэл үнэмшилдээ үнэн ч хүмүүс. Таны бичсэн гайхалтай номыг та бүхнийг уншаасай гэж хүсэж байна. Хинду болон христийн шашны ижил төстэй талуудын талаар Тэнгэрлэгтэй харилцах харилцааг ирж, Бурхантай харилцах харилцаа, эцэстээ Тэнгэрлэгтэй нэгдэх нэгдлийн тухай ном. Олон хүний хувьд өөрийгөө давж гарах арга нь шашныг дагаж мөрдөх байдаг. Шашинд итгэж дагаж мөрдөх нь яаж So the ажилдаг вэ? very core of every religion Миний is харж байгаагаар шашин бүрийн гол цөм нь оюун санааны хөгжил, the symbols үнэт чанар нь юм. practices are secondary. Шүтэн, бэлэгдэл, зан үйл нь хоёрдугаарт. Олон янз байдлаас нэгдлийг, цор ганц чанарыг олж хөндлөх нь ямар ч шашинд хамгийн чухал гэж боддог. If we just get this right,
Бид үүнийг л зөв ойлгочвол дэлхий дээр шашин хоорондын зөрчил байхгүй болно. Шашны хувьд бидний гаргадаг хамгийн том алдаа юу вэ? Зөвхөн бидэнд Деважингийн түлхүүр байгаа гэж боддог. Өөр хэнд ч байхгүй гэж боддог. Надад Деважингийн түлхүүр байна. Энэ бол цор ганц зам гээд бусдад там бий болгодог. Энэ л асуудал. Гүрүдэв, бидний мөргөж залбирдаг шүтээний талаар ярмаар байна. Шүтээнд мөргөж залбирх нь эртний Ведантад ч Христийн сэтгэгчдийн үзэлд ч байсан. Бид Бурханд эсвэл шүтээнд мөргөж залбирдаг. Бурханд залбирч мөргөөгүй үедээ шүтээнд мөргөдөг. Тэр шүтээнүүд ихэвчлэн мөнгө, эрх мэдэл, таашаал, нэр хүнд гэсэн үндсэн хэлбэрүүдтэй эдгээрийг хэрхэн давж гарах вэ? Амьдралд төлөвшөж, та хөөсөн чихрээ орхих гэж хичээдэггүй, зүгээр л та өөрөө том болоход тэд аяндаа ард үлддэг. Би одоо ч хөөсөн чихэр иддэг. Гэхдээ энэ их хугацаа шаарддаг. Бас орхиход хэцүү. Одоо хүртэл өөрсдийн шүтээнд хэд автчихсан олон ахмад хүмүүсийг би мэднэ. Үгүй дээ, одоо үеийн залуус тэд байгаль орчиндөө маш их анхаардаг. Тэд Rolls-Royce унаа, эсвэл олон Tesla машинтай болоё гэж боддоггүй. Тэд үнэхээр байгаль орчиндөө санаа тавьдаг. Тэд зөрчил мөргөлдөөнгүй таатай, тайван дэлхийг хүсдэг. Байгаль дээлтэй залуучууд. Тэд төрөлхөөсөө л эхийг хэрэглэх сэтгэлгээгүй. Тэгэхээр залуучууд шүтээний тал дээр ахмад хүмүүсээс илүү ухаалаг гэсэн үг үү? Тийм ээ, тийм. Угаасаа ийм байдгүй, эсвэл энэ шинэ үе тийм байна уу? Энэ бол нийгмийн давлгаа хөдөлгөөн гэж бодож байна. 60-аад онд хиппигийн хөдөлгөөн өрнөж байсныг санаж байна уу? Тийм ээ. Тэд бүх уламжлалт, хэв маяг, зан үйлэг, эсэргүүцэн ямар нэг шин зүйлийг ирж мансууруулах бодис болон өөр бусад зүйлийг туршиж үзсэн. Эцэст нь бясалгал хийгээд хавьгүй дээрэм гэдгийг ойлгоцгоосон. Ингэж л энэ улсад бясалгал эрчим авч эхэлсэн. Хүмүүс хизээ нэг цагт аливаа зүйлсээс залхдаг гэж би боддог. Энэ бүх шүтээнээс ч мөн залхах нь, уйдна, залхах гэдэг өсөл төвжлийн сайн шинж гэж би хэлнэ. Та өсөж хөгжихгүй бол огт уйдаж залхахгүй. Ухаалаг биш бол уйдаж залхахгүй. Тэгэхээр залхсан хүмүүс азтай, ивэлтэй хүмүүс байдаг. Тэд ухаалаг, сэргэлэн хүмүүс байдаг. Тэгвэл шүтээнүүд залхмаар байдаг нь тэдний асуудал гэж үү? Уйдаж залхах нь амьдралын төгсгөл бишээ гэж байгаа юм. Тэр хязгаарыг давж цаашлах ёстой. Тэндээс оюун санааны хөгжил эхэлдэг. Та хуваалцаж эхлэхэд би миний өөрийн гэх мэдрэмжээ давж би бусдад юу хийж чадах вэ гэж бодож эхлэх үеэс амьдралын жинхэнэ амт шимийг амталж эхэлдэг. Хайр бидний ирээдүйн хувь тавилан нь. Хайр бол таны үүсэл, оршихуй, мөн зориг тань. Хайргүйгээр юу ч оршин байхгүй. Хайрыг ирээдүйн тавилан гэж бодвол та яг одоо эндээс хайрыг олж гарч чадахгүй, ирээдүйрөө хойшлуулах болно. Та бол хайр гэж би хэлнэ. Яг байгаагаараа хайр. Ямар ч байлаа гэсэн. Та хайраас тусдаа байж чадахгүй. Орон зайнаас тусдаа байх аргагүй шиг. Та боссон ч, унсан ч, өнхөрсөн ч, гүйсэн ч орон зайд л байх болно, тийм үү? Үүний адилаар та бол хайр.